Төрсөн эцэг их чинь уул шиг их өр үлдээчээд өөртөө хаяад алга болчихвол яах вэ? Өсвөр насны Аясаки Хаятагийн аав ээж хоёр нь аюултай хүмүүсээс зэлсэн сая йений өрөө хүүдээ өрүүлчихэд өөртөө мөрөөдлөө биелүүлэнгээд алга болчдөг. Өөр цуглуулагчид хөөгдөж амьд үлдэх ямар ч аргагүй болсон Хаятай бүр мөсөн мухардалд ордно. Сандаж твцэндээ Хаята Басцаны мөнгө авахаар нэгэн охиныг хулгайлах гэж оролддог. Гэвч өгнийхөө сонголтоос болоод өнөөх охин нь хайраа илж байна гэд буруугаар ойлгочихдог. Тэр охин бол Санзэний Наги маш баян чинэлэг хэдийч ганцаардсан өв залгамжлагч. Хаяата түүнийг жинхэнэ хулгайлагчдын гараас аварснаар Наги түүний үрийг бүрэн төлж өөрийнхөө хувийн туслах баатлаараар ажилд авахар шийддэг. Ухаалаг бөгөөд найдвартай ахлах мэйд Мариагийн тусламжтайгаар Хаяата Санзэнийн хансаг хашид шинэ амьдралаа эхлүүлнэ. Гэвч Нагийг хамгаалах, хачин жигтэй дайснуудтай толдох, дуусахгүй үйл ойлголцолд ороогдох, хашин ажилчдын тарьсан гайг цэвэрлэх зэрэг түүнд амтгий хэцээ ерөөсөө олддоггүй. Хаяата Кенжирогийн мангаагаа сэтүүлсэн Хаяата no Kotoko 10-10 Хаяата үнэхээр гос аяастай. Эцэг ихийн тавьсан нүрийг дарах гэж янз бүрийн цагийн ажил хийсэл байгаад юуг л бол юу хийж чаддаг. Өдөр бүр нэг аним.